Сэнийг телевиз үзүүлж байна. Манайд нэг удаа. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд манай Рамана Резиденс гэдэг гоё байран дээр хүрж ирсэн маш баярлалаа. Тэгээд өнөөдөр манай гэрт миний хоёр дотн найз Төмөр замын ерөнхий инженерийн орлогч дарга миний багын сайн найз Шижирбаатарын Нямсрун гэдэг хүн байгаа. Тэгээд хоёр дахь зочин маань бол миний одоо 5 жил дэмжиж яваа маш гоё уран бүтээлч, миний туслагч, миний найз Гандава гэдэг хоёр хүнийг өнөөдрийнхээ хоолн дээр урьсан байгаа. Тэгээд та бүхнийг бас тавтай морилно гэж байна. За тэгээд үзэгч та бүхэндээ гэртээ энэ өдрийн мэндийг хүргэе. Рамана Резиденс одоо манай байранд орж ирсэн байна. Жигүүр грандын маш гоё барилга байгаа. Тэгээд та бүхэнд танилцуулгаад одоо ингээд коридороос эхлэн гэж зүйтэй. Нэг жижигхэн сувенирууд байна. Хүүхдүүдийн одоо кунфугийн тийм дүртэй. Ягаад ийм сувенир авсан бэ гэхээр би өөрөө төрсөн өдрөөр өөрөө 7 сарын 1-нд төрсөн. 7 сарын 1-нд болсон. Тийм болохоор бас хүүхдэд зориулаад ийм нэг сувенирууд авсан юм аа. Тэгээд та бүхнийг дараачих өрөөдөө танилцуулъя. За тэгээд хамгийн нандин болон маань одоо манай гэр бүлийн хамгийн нандин зургнууд хүү маань төрөх эмнэлэг твтэж байсан. За тэгээд хүү маань төрсний дараа ах дүү нэртэйгээ уулзсан. Хүүгийн маань амьдралынх нь эхний зургнууд гээл маш гоё нандин тийм дурсамжууд байгаа. Тийм болохоор энэ одоо болондоо би маш хайртай. За тэгээд энэ манай галтгоон энэ ч хоолундаа хийдэг. Барагч хийдгүү дээ. Тэгтэл эхнэр маань аюу гоё амттай хоол хийж өгдөг. Та бүхэн манай ариун зүлийг таньдаг гэж би мэднэ. За тэгээд энэ бол миний хамгийн хайртай зураг. Гэр бүлийн маань одоо хүү маань дөнгөж нэг нас хүрж байхад авах гэжсэн. Тэгээд залуу насын маань дурсамж гэж би боддог хувьдаа. Хүү маань ч гэсэн жижигхэн байсан. Хүүгийн маань анхны гонжин аюу хөөрхөн. За тэгээд том өрөө энэ том өрөөнд маш олон хугацаа өнгөрөөдөг. Дууга зохион, шинэ ажлынхаа төлөвлөгөө, за тэгээд мэдээж шинэ клип хийхдээ янз бүрийн санаа, янз бүрийн гоё одоо төсөөл байх юм бол телевизээр дээр харж агаад бүх юмаа бичиж сурдаг. За тэгээд 2012 онд Алтан сарна гэдэг шагналыг авсан байгаа. Тэгээд бас энэ шагналд айгүй баярлж явдаг. Шагналынх нь статуэтк нь ч гэсэн айгүй гоё. Тэгээд энийгээр айгүй бахархдаг шүү. Тэгээд Монголдо бас ийм гоё шагнал байдаг айгүй баярлж явдаг. Энэ шагналыг маш олон авиастай хүмүүс аваасаа гэж бас боддог. За тэгээд 2017 онд манай эхнэр маань гоёл наадамд ороод шилдэг загвар өмсөгч, шилдэг фото модель гэдэг шагналыг хүртсэн байгаа. Тийм болохоор энэ ч ерөнхийдөө эхнэртэйгээ хамаг шагналуудаа хэмжээнд тавьж дараачих амжилтыг гаргахын төлөө гэж одоо бас мөрөддөг юм аа. За тэгээд энэ морин хуурыг бол манай EBS телевизийн ерөнхий захирал урлагийн гавьяа зэтгэлтэн миний хайртай ах маань Балхачаа ах маань бэлгэлсэн байгаа. Тэгээд энэтэйг ерөөсө салдгүй. Тэгээд энэ морин хуур маань надад айгүй уран бүтээлийн шинэ уран мөгдөг юм шиг надад санагддаг. Тэгээд дараачийн уран бүтээлийг дагуулдаг юм шиг санагддаг. Тийм болохоор ийм мундаг Монголын урлагийн гавьяа зэтгэлтэн Балхачаа ахаасаа бас хүндэт бэлэг авсан болохоор энийг айгүй хамгаалж хадгалж авдаг юм аа. За тэгээд ийшээ орохлоороо ерөнхийдөө хувцсны өрөө. Тэгэл хувцсны өрөө ойлгомжтой. За тэгээд энэ ч манай хүүгийн өрөө байгаа. Хүүгийн маань зураг Монгол урлагийн одоо соёлд Монгол урлагийн ертөнцид харангийн лавгс руу ах маань, Новын талстын дэлгэр мөр ах маань болон бид гурвчин төрсөдөр болцсон гурав. Тийм болохоор бас тэрнгээр айгүй бахархаж явдаг. Тэгээд хүүдээ юм тусдаа өрөөтэй хүмүүс шиг тоглодог. За тэгээд энэ манай спальня унтлахын өрөө. За тэгээд миний одоо хамгийн олон цаг өнгөрөөдөг өрөө маань ажлын өрөө маань. Тэгээд залуу хүн бол хөлмөрч байх хэрэгтэй. Тийм болохоор бас өөрийн гэсэн орон зай, өөрийн ажлын одоо нэг месттэй заавал байх хэрэгтэй гэж би дотроо боддог.
Тэгээд энэ бол ажлын маань өрөө. Энэ ажлын хөрөөндөө одоо жилийнхэн төлөвлөгөө, шинэ цомог, шинэ уран бүтээл, шинэ кино, одоо шинэ төлөвлөгөө юу байна бүх юм одоо бүтээдэг. Тийм болохоор энэ өрөөнд маш их хайртай. Одоо гэрийнхэн баг гэртээ байхдаа баг 70% энэ өрөөнд өнгөрөөд юм болов. Энд чинь цагаа уун, энд чинь хоолоо идэн, энд чинь ажиллаа бодно, энд чинь хүмүүстэй уулзсан. Тийм болохоор энэ өрөөнд маш их хайртай. Энэ зургийг ярих юм бол маш гоё дурсамжтай зураг. Чамдаа амжилт хүсээд хайртай шүү гэдгийн зургийг манай эхнэр билгсэн. Цэргийн баяраар 2015 оны 3 сарын 18-нд одоо яг народный артистийн финалны концерт дээр авч ирсэн зургийг одоо гэж гой зургуулад одоо бэлгэлжсэн. Тийм болохоор энэгээр бас аягүй бахархдаг. Эхнэрээ аягүй гоё бэлгэсэнд аягүй баярлж өгдөө шүү дээ. За ингээд манай гэртээ та бүхэнтэйгээ танилцлаа. Тэгээ Жигүр Гранд группийн хамт олонд 28 жилийн ой мэндийг хүргэе. Хөдөлмөрч хүмүүстэй хамтдаа байхдаа маш их баярлалаа. За тэгээд удахгүй зочд маань ирнэ. Тийм болохоор хоолой бүгдээр хамтдаа хэлцгээе. За энэ чинь нэвтрүүлгийн ажилтай байсан. Тэгээ энэ ажил маань дуслаа. Тэгэл одоо чөлөөтэй боллоо. Ажил дуусаад тэгээ одоо амрах ах их руугаа явцгаая. За өнөөдөр намайг миний Орсын улбаны улсын бүрээ дотод одоо хамт 10 жилд суралцж байсан. Бүрээдийн гавьяат дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан амархуу найз маань оройн зогт гэртээ өрлөө. За тэгээд найзууд маань удахгүй ирэх гэж байна. Тийм болохоор бас найзуудаагаа айгүй гоё амттай хоолоор дайдах санаатай. Тэгээд Оросд бас 10 жил болсон болохоор хамгийн дуртай хоол маань бас нэг хаяа санж явдаг хоол маань яг чарахгүй борш. За тэгээд боршнд юу орох вэ гэхлээр хамгийн түрүүнд хамгийн гол ногоон хөрөн манжин, луван, ногоон сонгон, байцаа, үхрийн мах, давс, хар перец, за тэгээд лаврын навч. Энэ одоо гой амтгчлаар бүгдээрээ боршоо хийцгээе. За тэгэхээр бүгдээрээ боршоо хийхин тулд тусдаа ясаа чанана. Тэгээд ясныхоо шөлийг гаргаад хөрөн манжингаа тусдаа хэрчээд хуурна. Хэрвээ би дуучин биш байсан бол тоогооч болох байсан юм болов. Арсад бол тэгэл ерөнхийдөө загас, ногоо, төмс тэгэл дахиа мах бол айгүй ховор идэнэ. Манай Монголын амттай мах шиг мах үндэ бол ховор шүү. 1996 онд Оросын улбаны улсын Бурят улсаас 3 том сайд хурж ирж Монгол улсаас 3 багшийг авч явсан. Тэгээд зорилго нь бол Бурят улсын циркийг байгуулах зорилготой. Тэгээд манай аав Монгол толгойн 100 орхимын найруулагч. Тэгээд Төмөр Баатрах маань, Сэлэнгээгч маань, энэ 3 хүн маань одоо Монголоос Бурятын циркийг байгуулах гээд явсан. Тэгээд одоо байгуулснаас хойш 14 жил болж байна. Циркийн амжилт нь маш өндөр байна. Олон улсын тэмцээнд очиж бас өндөр шагнал авч байна. Тийм болохоор бас аавынхаа хийсэн хөдөлмөр айгүй бахархаж явдаг. Би ч гэсэн өөрөө циркийн хүн. Тэгээд багасаа циркт хөдөлмөрлж байсан ч гэсэн тэгээд урлаг маань намайг татаад аваад тэгээд дуучин болохыг илүү одоо хүссэн юм шиг байгаа. Тийм болохоор тэгээд дуучин болсон. За тэгээд бүгдээ одоо ингээд улаан манжингаа, луванга хэрччлээ. Сонгоно хэрчин. Восточно-Сибирская академия искусства, культуры и искусства гэхэлэр чин дорн соёлын дээд сургууль гэх юм байна. Тэгээ миний мэргэжил бол дууны багш. Багш гэхээс бараг илүү одоо Оросын улбаны улсад энэ чи 10 жил хамтлагтайгаа амьдарч үзлээ, ажиллаж үзлээ. Тэднийг удирдах авч явлаа. Тийм болохоор бас нэг тодорхой хэмжээний сурсан зүйлүүд байгаа. Тэрийг одоо энэ сурсан зүйлүүдийг л Монголынхаа залуучууд одоо ирээдүйн дараачийн уран бүтээлч мундаг залуучууд гарч ирээсээ тэр хүүхдүүдтэйгээ хуваалцаад туршлагын илүү гоё өндөр одоо түвшинд хүргэж маш гоё Монголынхаа нэрийг авч явахаар тийм чадaltaй уран бүтээлчийг гаргах юмсан гэж боддог шүү дээ. Тос маань халтсан. Тийм болохоор эхлээд сонгоно. Ловон тагаа. Народный артистийн тэмцээн маань 2006 онд дуусаад тэгээд төрүүлээд гэрээ контрактаа бичээд эхний жилдээ бол айгүй тийм шокийн байдалтай байсан. Одоо яахаа мэдэхгүй хүний уулсад
Тэгэл хүн болгон Монгол гээл хүн болгон гээл тийм байдал жоохон эвгүй байсан л да. Гэтэ яг хөдмөрч хүнийг бол тэгэл заяа бол тэгэл шагналдаг юм шиг байд санагддаг. Тийм болохоор 2006 онд народны артист төрүүлээд бүтэн жил ганцаараа ажиллах байдалтай байгаа. Тэгээд азар премьер министр гэдэг хамтлагийн одоо байдал нь жоохон өөр болоо. Шинэ гишүүдийг авах болоо. Тэгээд премьер министр хамтлагийн гишүүн болох уу, ахлагч болох уу гэдэг саналыг тавихад бол би тийгэл харсан. Тэгээд ерөнхийдөө миний карьер ихсэн гэж боддог. Тэгээд тэнцээ бол үнэхээр маш олон юм сурсан. Бүрэн бүтэн 4 урлагч залууг удирдаад 10 жилийн дотор ингээд хамтарч явна гэдэг бол миний бодолд бол одоо миний амьдралын хамгийн том сургаал юм болов уу, хамгийн том одоо мэрэгжлийн тийм төвшөнд хүрсэн бүх л одоо бодсон зүйл маань тийчээ одоо бэлдэж эхэлсэн. Тийм болохоор ерөнхийдөө тэнцээс хамаг туршлага авсан. Тийм болохоор энэ туршлагыгаа цаашдаа ингэж гоё ирээдүйдээ ашиглаж явах нь зүйтэй гэж бодсон. Тэгээд 2011 онд анхны Universal Best Song-ын шүүгчээр болооч гэж над балхаж авах маань санал тавьсан. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө Universal Best Song-ын шүүгч болсон маш олон хүмүүс, маш олон уран бүтээлч төрсөн. Тэрэнд айгу бахархаж явдаг. Хаяа телевизээр хараад өө энэ Universal хөвгт явж штэ гэдэг айгу баярлдаг штэ. Тийм болохоор бас EBS телевизийн хамт олондоо мундаг юм хэлсэн шүү. За тэгээд манай ингээд ногоо маань ерөнхийдөө бүтэн шарахгүй. Лоо маань жоохон тийм аллаг өнгөтэй болж ирэнгүүт бүгдээрээ хөрөн манжигаа хийнэ. Тэгээд шарах биш, жигнэх гэх юм уу тий? Тийм болохоор бүгдээрээ бас энэ ясныхаа шүлнөөсөө жоохон шүл аваад за нэг цоо тавьчих. За тэгээд ерөнхийдөө манай Porsche жор гэж яддаг тий? Бэлэн болж байна. За байцааг ирчих бүгдээрээ. Бүгдээрээ шүлэндээ байцаагаа хийн. За ийшээгээ бүгдээрээ лаврын бичээ. Нэг бүтэнтэй. За ийшээгээ. За тэгээд өнгөрсөн жил Монголынхаа орон нутгаараа бүтэн тойрлоо. 21 аймгаар бүтэн явж одоо увс булган сайхан одоо хаана гэдгийг бүх л одоо 21 аймгаараа тойрж тоглолтоо хийсэн. Тэгээд 12 сард бүхий өргөд өөрийнхөө бие даасан тоглолтоо хийсэн байгаа. Тэгээд одоо бас нэг шинэ цомгийн ажилд орсон байна. За чи ирж байна. Хэн бэ? Яа. За юу л шүү. За. Ажил өндрөө. За юу байд? Хайдаа. Төсөө зэрэгцэж ирлээ шүү дээ. Хоёулаа орж ирэх удацсан юм биш үү тий? Амтгэлээ. За. Нөлөөдгөө. За welcome. Өчөндөө аяг өгчтэй. Харин тий? Шууд ажилласаа ирсэн шүү уучлаарай. Зүгээр шүү. Гоё штэ. Харин гоё штэ бүр. Таны ч одоо яаралтай эргэж дуудахаар нь. За, бодлоо. За ажилласан байна уу? Дайч шүү. За, найз нь хоол хийж дээ. Харин тэгж байна. Тэгтээ хоосон сохгүй. За. Тэгэхээр бас нэг жоохон тоглоом тоглоноо. Өөрийгөө жоохон өнгөө болгоно. Сүрприз их байна. За тэгэхээр найз нь хоёроос асуулт асуун заяа. За тэгээд тэр асуултанд хэрвээ хариулж чадахгүй бол гуруулаа энэ чихрийн сумыг эргүүлнэ. За энэ чихрийн маань сум нь эргээд аль нэгэн чихэр нь хэрвээ таарах юм бол хоёр амттай. Аль эсвэл гоё жимсний амттай. Аль эсвэл жоохон эвгүй амттай. Шийтгэл болчих юм уу? Шийтгэл болох юм байна. За тийм болохоор тэгээд асуултанд орохоо. За тэгээд. За эхний асуулт. Өрсөлдөх юм биш дээ. Бэлнүү. Бэлнүү. За хэрвээ буруу хариулах юм бол жоохон эвгүй амсгах нь байна шүү дээ, тий? Тэгээд зөв хариулахыг хичээгээрэй. Өрсөлдөе. Үхрийн махыг яаж удаан муудалгүй хадгалах вэ? Болц. Хүлдээгөл болно шүү дээ. Хүлдээгөөд. Хоёулаа буруу. За, хариулсан. Андар. Яа. За эргүүлнэ. Ой. За юу гэж? За өгшөө чи маш гоё амттай юм сонгоч шиг боллоо доо. За амжилт хүсье. За миний найзын чихэр нь бол аль эсвэл тоор жимсний амттай. За. Эсвэл уучлаарай бөөлжсэн амттай.
За. Угаасаа тэнцээ уралдаа учраас шийдвэрлээ хүлээх ёстой. За. Тийм бай. За тэгээд одоо би бөөлсөн ам зогш шиг байна. Тийм авд байна. За гандаа ба одоо. Одоо миний хэлж. За чиний хэлж. Нэр бөөлсөн. Тийм л шүү дээ. Энэ сурцсан юм байна. Энэ ч бүр За юу гэнэ? Very blue. За цэнхэр өнгөтэй ерөнхийдөө жимс галсан байна. Цэнхэр өнгөтэй бол гоё л амттай. Манай гандава JD чамд альсгүй бол маш гоё юмтай нэрсний юмд. Альсгүй бол шүдний он юм. Яа. Нэрсэлгүй дээ. Яа, бүдий гэдэг шиг л явуулж байна. Яа. Энэ Джеймсний хоолой явуулсан шүү. За тэгээ чамайг энэ хараа. Өглөөс хамаагаа гэж чи үгэж шүү дээ. Хоёрдугаар асуулт маань гадаа бороо орж байна. Салхи салхилж байна. 10 дугаар давхрын айлын цонхоор нэгэн шувуу оржээ. Тэр шувуунууд ямар шувуу байна? За. Шувуу орж секунд ирсэн. явлаа. 5 Бороо 4 3. За болий. Тойрыг бас найз нэмэн чи те. Гадаа бороо орж байна. За. Салхи салхилж байна. За. Нэгэн айлын цонхон дээр шувуу байна. За. Тэр шувуу нь ямар шувуу? Бороонд нарцсан шувуу юм шүү. За баяр хүргэе. Маш баярлалаа. За тийм болохоор би шийдгэлээ. За. Би ч угаасаа чихрэн дуртай л да. Хүлц ямар. За. За. Оо. За юу гэж. Цэнхэр байх шиг байлаа. За, spoiled milk гинэ. Цагаан байсан. За. Энэ чихэр маань альсгүй маш гоё кокос ямттай. За. Альсгүй гашлан сүүн ямттай. За амжилт. Гоё. Чихрүү. Одоо ахин би хариулнаа. За гурав 3 дугаар асуултанд оръё. Хөлөг онгоцны шат уснаас 10 м өндөр байв. За. За, усны түвшин цагт 4 м-ээр нэмэгдэж байв. За, хэдэн цагийн дараа шат усанд хүрэх вэ? 2 цаг 30 минут. За. 230 минут. Хэд гэж хэлсэн? Яваач та. За, 5 4 3 2 1. За, хоёулаа хариуцсан бэ. Шууд ажлаас авч байгаа. Хоолыг тэгэнгүүтээ шууд энцээ явуулаад. За, хариулт нь хизээч өрөхгүй. Тийм л дээ. Яг тэр учир нь усны түвшин нэмэгдэхэд онгоц дагаж Дэшээ. тийм болохоор Томьёогоор л тийм ба. хоёулаа шийдгүүлнэ. Та бас нэг жигэр мэгэр идэхгүй юм уу? Би бол идэхгүй шүү дээ. Би нэг хүсэлж байна. За нэг нэгээр ээж ажээ. За эхэлчихв. За сайн. Тагаал нэг. За ямар ч юм. Төрөний шиг таны иддэг үү? Альсгол торжимс альсгол бойлжсэн юм байна. За амжилт хүсье. Одоо гоён тарсан гэж найдаад тий. Даг үйсэн биз дээ. Бага. Дэжгүй. Их амттай. Одоогондоо юм. Чихэр байна чихэр. За минь найдаж. Яаваа. За. За альсгол чихэртэй эрдэн шиш. Тийм байна. Альсгол хуучирсан бяцлаг. Пүү. Сим чихвэна. Хамгийн сүүлийн асуулт. Хав
харанхуй өрөөнд цав цагаан даун дээр гайччваа нөгөөдгөө. Яа өнгөө. Йоо чи ёо. Өөр юм асуу. Харанхуй өрөөнд цав цагаан даун дээр цаг 30 минут хүслээ хангана. Тэр юу вэ? За ахаад нэг асууя. Харанхуй өрөөнд цав цагаан даун дээр цаг 30 минут хүслээ хангана. Яа зов. Тэр юу вэ? Тэр Тав. Дөрөв. За наа чин 3. За болий. Сүүлийн асуулт юм чи 3 судалгаа тавтыг. Харанхуй өрөөнд цав цагаан даун дээр цаг 30 минутны хүслээ хангана. Тэр юу вэ? За магадгүй цаг 30 минут, цаг 40 минут, 90 минут, 120 минут. Тэр юу? энэ нөгөө массаж хийдэг газар юм шүү. Бороо хасаараа манайхаа. Халтаа хийсэн. Ямар эвгүй асуулт вэ? бэслэд юм уу? Юу ч вэ яа? Юу бэ наа? Төсөөлөлтөө. Харанхуй өрөөнд ч дээ. За. Цав цагаан даун дээр. За. Цаг 30 минутынхаа хүслийг хангана. 5 4 Яа. 2 театр кино үзэх. Цав цагаан. Проектор тусч байгаа юм уу? Яа. Имаш массаж бодсон. За эргүүлээ гэж. За эргүүлнэ. Хоп. Юу гэж? Нөгөөдгөө нөө. Башкин. За эсвэл Тор Жимсний хамттай. Эсвэл За ойлголоо. Анхны ямтай энэ. За. Bon appétit. Үйлчлэн шүү. За JD. Сүүлэхтэй. Сүүлэх. За юу гэж? Caramel corn. Caramel corn тий? За альсгүй бол хуучирсан бяцлаг. Чихээгүй. Альсгүй бол чихтэй гэдэг ш. За. Шидгэлч бас гайгүй юм байна. Өдөр шөнө. За ерөнхийдөө тэгээд ийм тоглоом найз нь бэлтлээ. За ерөнхийдөө ингэж болчлаа. Бүгдээ боош идэх үү? Ва байж. Өдөр чи бахан чихэр идлээ. Бас нэг ээ. Бас нэг ганц чихэр хамтлуулын нилээн чамтай чихэр байна. Тэгээ нөгөө идэ эзнэ голдгоо гэж. За тайлбар би уншиж өгнө. За. За жиг тайлбар. Шивэртэй амс идчмээр. За асуултаа сайн сонсоорой. Яагаад чон түүхийн мах иддэг вэ? Яагаад чон түүхийн мах иддэг вэ? Яагаад гэвэл өлсдөг. За. 1 Яагаад чон 3 яагаад гэвэл махчин 4 5. Oh my god. За хариултыг хэлж өгье. Өөргөдөө чанах одоо чадвар байлгүй байна. Нэг эмэрхүү. За. Тайрсан зүлэг юм байна. Нэг бол лимон шиг ногоон жимс. Яа. Гаанаас. За ногоон өнгөтэй юм байна да. За. Хамтдаа шүдний имлэг юм наа. Тэр нэлээд жигэр идлээ гэдэг чинь. Яа. Зүйлийг амтгдчихэ. Тийм. За. Пяар амтгдчихэ. Тэгшээ юу боош арай л болоог бай. За. Жоо буслаад. Тэр нэг жоохон соочлох. Хөө одоо энэ сүүлийн үеч юус Facebook өдрө гэж байдаг болсон юм шүү. Хайдаг тийм. Зэний видео хатаа сонирхолтой видео. Энэ гоё бичлэг Хайж хийсэн. амар байсан. Ажил давна гэх тээ. Добрый день, извиняюсь, что прерываюсь. Интернетэд зар өгсөн байна. Тий. Цалингүй ажил. 24 цаг гэж байгаа. Аав. Тий, ямар мэрэгчлээ. Для начала я расскажу вам о работе. Это не просто Ээж гэдэг мэрэгчлээ. скорее самое 24 цаг ажилтай. Цалингүй. мы называем Зүг сэтгэлээ бүгдийг зориулдаг. но на
Ажил. гэдэг чинь одоо ээж гэдэг юм байна л да. По правде говоря, Или его ээж аягүй самые санах. высокие. На первом месте в этом списке Энэ амар их маш өөр амар гоё мундаг юу хийсэн. находится на ногах. Хүн болгон санал ажлын санал болгож байгаа. Та 24 цаг зогсоогоороо байж чадах уу? Та 24 цаг унтахгүй байж чадах уу? Нөгөө хүмүүс нь хандлт өгөөл байгаа байхгүй юу? Хэцүү юм да гэж байгаа Тий, ажиллая та. Гэтэ яг уу те юу яах вэ гэх. Тэгээд нөгөөх нь хэдэн цаг ажиллах вэ? Тэ 168 цаг 24 цаг. Тэгээд бодит амьдрал дээр авч үзэх юм бол хүний их гэдэг бол яг тийм л. яг тийм л байна шүү дээ. Вы имеете в виду? Нет. Хүний ээж гэдэг бол тэгээд Это вообще легально? О, да, конечно. Легально гэдэг аль биесийн Поесть, но только после того, как пообедает ваш партнер. потрясающе. одоо энэ нөгөө хэлж эхлэв. Энэ мэрэгжил бол ээж гэдэг хүний мэрэгжлээ. Асууж тэ төгсгөл нь. Бид нар ч одоо багтаа маш их одоо ээж нараа их мондолж ирсэн баг. Тэгээд дандаа зөвөөс харж буруу зүйлийг одоо зөксөөж амьдралын одоо зөв хэмжээнд оруулах үед байсан. Ээж нартаа бас баярлалаа гэж хэлэх хэрэгтэй баг тий. Тэгээд тус тусдаа тий бас тэгээд бидний ийм гоё залуучууд ийм гоё мэрэгчлээ ийм гоё боловсралтай болгожсэн ээж авдаа маш их хайртай шүү гэж хэлмээр байна. За энэ үнэхээр амар. За тэгээд хоёр найзтай нэг энэ видеог үзэхээс өмнө нэг юм ярив. А тэгээд хүн болгон өөрийгөө дутуу үнэлдэг юм байна л да. Тэгсэн чинь энэ видеог одоо нэг social проект ямар утгатай вэ гэхлээр хүн өөрийгөө яаж төсөөлдгийг харуулах гэж байгаа. Тэгээд яг энэ видеонд ороод ингээд харлаа. Я судебный художник. Работал в департаменте полиции Им с дурачкой. 1995 по 2011. Я оказалась в месте, в котором никогда раньше не была. Там был человек. Тэгээд хоёр өрөө байгаа. Өрөөний дундтаа хөшгтэй. Зөө зөө. Расскажите мне о своих волосах. Зураач нь орж ирж байгаа хүн. Тийм ба шүү. Хараагүй мөр Нүр царайг мэдгүй. асуултын Та асуугаад тий. өөрийгөө яаж төсөөлж байна? Таны хамар ямар вэ? Таны хазар ямар вэ? Таны нүүр чинь ямар вэ гэхээр хүмүүс өөрийгөө дандаа дутуу үнэлж яадаг. Миний хамар жоохон дайли, миний хазар уумжтсан гэдэг ч юм уу те. Дандаа тэгдэг. Тэнгүүд зураач тэр байдлыг өөрийнх нь хэлж байгаа яг байлаа. Бодит байдлаар тусгаад тий. Яг өөрийнх нь үгээр нь зурдаг. А тэнгүүд за баярлаа. Та одоо гарч болно. Өөдөөс нь нэг хүн зөөрөд ороод ирж байгаа. Тэнгүүд зураач нь асуув. Саяхан таны өмнөөс нэг хүн зөөрөд ороод ирсэн. Та тэр хүнийг яаж төсөлсөн бэ? Танд яаж харагдсан бэ гэхээр тэр их айгуу гоё их юм аах те. Тэр их айгуу гоё нүдтэй байсан. Гоё амартай. Хамттай Гоё байсан. ацартай. Тэнгүүд нь хүн өөрийгөө яаж төсөөлөх зургийг гаргаж ирээ. Хүнээ төсөөлүүлээ. Хүний чинь одоо чамайг чиний дөрж өнгөж байгаа Харснаар нь. хүмүүсийн хардсан ямар вэ гэхээр хоёр зураг гаргаж ирж байна. Энэ бол маш чухал. Монголчууд бид нар энийг үнэхээр ойлгож авах хэрэгтэй. Хүн нөгөө харагдж байгаа байдал шиг харагддаггүй гэж Яаж үү? вэ тийм. Яг тэрийг л тусаад байна л да. Тэгэхээр нөгөө хүнийг бид нэр гаднаас нь биш хүлж болохгүй. Тэр хүний дотор байгаа зүйлийг нь мэдэж одоо Таних хэрэгтэй тий. Царай өөрөө ингэж өөрийгөө өнгөжүүлж байгаа. Тий. Ийм царамдаа. Тэгээд одоо ингэж зүгээр энгийн Дараа хүмүүс чи ингэж хүмүүс, төсөөлдөг. Ингэж харагддаг. тий. Шал өөр өөлн хүмүүс. Тэгээ нөгөө угаасаа хэлдэг байсан шүү дээ. Бид нар Өөрийгөө дутуу үнэлж байна. тий дутуу үнэлж Тийм. Монголчууд бид нар бүгдээрээ ийм гоё уур чадвартай өөртөө мэдрэмжтэй. хамгийн гол нь байх хэрэгтэй. Энэ Энэ гоё видео. тий. Хүмүүс ингэж тамаар харддаг юм биш. Тэгэхээр би өөрийгөө ингэж төсөөлдөг юм биш. Тий. Энд ч гэхдээ нөгөө бодлоо нөгөө хүндээ ч гэсэн итгэл өмчлөг амар хөрүүлж өгч чадж байгаа Тий. байхгүй юу тий. Та бол ийм сайхан харагддаг. Бити өөрийгөө Ингэж бодож бай. одоо юу Өөдрөг, тий. Та бол сайхан харагдаж байна тий. Би яг энэ видеог үзэх юм бас тэгэл мэдээс гарах гэж шахсан шүү бас. Зүг зүг. Оо ийм бэй. Энэ ч гоён хүндээ угаасаа. Нет ничего более важного в Энэ нашей их жизни. гоё видео. Сурамжтай тий. Бас нэг иймэрхүү Монгол комик ч юм уу анимашн баймар байх байна. хэрэгтэй тэр байх. Хүнд хүрдэг. Одоо нөгөө Тайланд бол амар гаргадаг шүү дээ. Баяа дуугийн ч гэдэг юм ямар. Энийг бас нөгөө хүнд сошиал медиа шиг ашиглаад Больше времени ради мэдүүлэг всего таниулах счастья тийм нам үгээс явуулах хэрэгтэй. Вы красивее, чем вы думаете. Тийм үү? Та өөрийгөө дутуу үлж яана. Дутуу үлж байна. За одоо яа. За тэгээд боошмон нэвлэн боллоо. Одоо хамгийн сүүлийн одоо амтлагч гэх юм уу те? Ногоос өнгөгөө хийгээл 20 секунд туслаад Все.
Всё, готово. Чи ихтэй хойно байхдаа Их боо шийдвэрсэн шүү дээ. их боорш хийдэг, их сав шатаадаг, их маддаг. Тэг их сайхан гарууд байсан лээ. Украинский борщ их хийдэг байсан юм тий. Аюу хийдэгсэн шүү дээ. Сметана хайрал. Сайхан. За ялчих. Зя. Ну что, друзья, приятного аппетита. За. Сайхан болцгоорой. Хоол идэхээр халбар байдаг. За ихтер ч одоо чихэр байхын зодол нөгөө хоолтой хурж байгаа шиг Одоо л ирж байна. Тий. За одоо өстөө сайхан болцгоорой. Та бүхэнд. Баярлалаа, баярлалаа. Хоолны дээл өгсөй. За сайхан болцгоорой. Сайхан болцгоорой. Ласан баг байна уу яа? Оо янз бүр. Болцсон байна, болцсон Оо байна янз бүр. тий. За тэгээд Нима маань хоёлоо бол олон жил найзалж байгаа тий. Оо тий. Тэгээд удаа өдөд сургуульдаа шалгалтаа хамт өгөөд явж исэн. Тэгээд одоо олон жил найзалж байна. Найздаа маш их хайртай. Төмөр замын орлогч Мэргэжлээ явж байгаа. Гандава маань бол шинэ уран бүтээлч. Одоо тэгээд ахтайгаа нийлээл бүх юмыг бацдаг тий. Уран бүтээлийнхаа авьяастай мундаг залуу байгаа. Тэгээд удахгүй бас та бүхэндээ үзэгч та бүхэндээ шинэ уран бүтээлээ хүргэх болно. За маш их баярлалаа. Тэгээд хоёр найздаа ирсэндээ хамгийн түрүүнд маш их баярлалаа. Өрсөнд баярлаа. Найздаа амжилт хүсье. Найздаа амжилт хүсье. Тэгээд үзэгч та бүхэндээ хамтдаа байснаа маш их баярлалаа. Ажилтан амжилт ирээдүйдээ бүх одоо болцоог нь маш гоё дээрээс эвээгээсээ та бүхэндээ бүгдээр нь чин сэтгэлээсээ амжилт бүх сайн сайхныг хүсье. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.